There's a story in Greek mythology, just like to share with you. За би та бүхэнд нэг Грекийн эртний домгоос хуваалцъя. And there was an Isle of Sirens. An island of sirens. За Сирена гэмэх нэгэн арал байжээ. And these were creatures that had the face of a woman and the body with feathers. Тэгэхээр энэ арал дээр тийм нэгэн одоо сайхан нөгөө дуутай юу гэдэг лээ. Ингээд нөгөө шуу шиг хэрнээ гоё уянгалаг хоолойтой тийм хүмүүс хүн төрхтөө нөгөө юу гэдэг лээ. Тийм амьтад амьдардаг тийм арал байжээ. And they sang very beautiful songs. Тэгэхээр тэдгээр нь маш гоё дуулдаг, их гоё уянгалаг дуу хоолойтой. Okay. And as sailors went past those islands, they would hear the beautiful songs and want to go to the islands. Хажуугаар өнгөрөхөд далаачид тэр арал дээр гарч байгаа тэр уянгалаг сайхан дуу хоолойг сонсоод анхаарлаа алдчихдаг байж гинэ. But the result was always death. They would be shipwrecked or they would jump into the sea and drown. Тэгээд тэрхүү арлын хажуугаар өнгөрөхдөө тэр гой сайхан дууг сонссон далаачид яг анхаарал нь бүгд тэр арал руу чиглээд эцэстээ онгоцон жив ч юм уу хөмөрч эсвэл болвол тэр арал руу явж байгаа мэт одоо зарим бүр онгоцноосоо бууз хилж байгаа тэр тэгтлээ их тэр дуу хоолойнд нь татагдаж хүмүүс тэр арал руу тэмүүлдэг байж гинэ. So when Ulysses went past that on that island, he put wax in everybody's ears and he tied himself to the main mast. Ингээд нэгэн усан онгоцны ахмад нэг юм шийдвэр гарч ирээ. Тэр арлын хажуугаар ямар ч байсан бид нар өнгөрөх ёстой. Тэр арлыг өнгөрөх юм бол одоо цаашаа замаа шулуутах нь. Тэгэхээр тэр дуу чимээнээс дуу хоолойг сонсуулахгүй тул бүх далаачдынхаа чихэнд нь нөгөө ингээд нөгөө лааны тоссыг бүр ингээд одоо бөглөөд юу ч сонсохгүй болгоод чихийг таглаад тэр арлын хажуугаар өнгөрнө гэж. And according to the legend, he passed by safely. Тэгээд энэхүү домогт өгүүлснээр ямар ч атгай энэ овсон онгоцныхан бүгдээрээ тэр арлыг аюулгүйгээр тойрч гарч гинэ. However, Orpheus also went past in a boat past this island of sirens. За бас нэгэн усан онгоц бүхий нэг баг байж тэгээд тэр усан онгоцны ахмад нь бас нэг өөр арга олсон. Тэгээд тэр усан онгоц бас тэр арлыг ялсан. Арлын хажуугаар бас аюулгүй явж тэр аралд анхаарлаа хандуулахгүйгээр чигээрээ явж чадсан. But she did not put wax in anybody's ears. Харин энэ тохиолдолд болохоор яасан хүмүүсийн чихэнд тийм чихийг нь бөглөж хаагаагүй. But she also passed by safely past that island. Тэгтээ тэдний овсон онгоц бол тэр арлын хажуугаар бас аюулгүй өнгөрч чадсан. How did she do it? Тэгвэл яаж аюулгүй өнгөрсөн болоо чихийг бөглөөгүй хэрнээ? She was a better musician and so she sang songs that were better than the sirens. Тэгэхээр тэр Сирена болоо тэр нэг тийм нэг гоё уянгалаг дуу гаргадаг тэр далайн тэр арал дээр байдаг тэр сайхан дуу хоолойноос илүү сайхан дуулдаг дуучид хөгжимчдийг усан онгоцон дээрээ байрлуулад тэд нарыг нь дуулуулад тэгээ тэр арлын хажуугаар өнгөрөө явчихсан. Okay. That is the same with God and us. Тэгэхээр яг үүнтэй адил зүйл Бурхан бидний хооронд бас тохиолддог. There are many things in the world to divert us to go different ways and find different ways to God. Тэгэхээр Бурханы дуудаж байгаа замаар явхад биднийг уруу татж байдаг янз бүрийн дэлхийн зүйлүүд, сайн сайхан зүйлүүд их байдаг. But when we find and listen to the words of God, we find something far, far better, and so that will keep us away from danger. Харин бид нар Бурханаас ирж байгаа тэрхүү дуу хоолойнд өөрийн бүхэл анхаарлаа тавиад бидний эргэн тойронд яг хажууд байгаа тэрхүү уруу таталтыг Бурханы дуу руу чиглэсэн тэр итгэлтэй байдлаараа өнгөрч чадах юм бол бид нар улам илүү Бурхан руу ойртох боломжтой болдог юм аа. Okay, let's read Philippians chapter 3 verses 10 and 11. За ингээд Филиппогийн номынхоо 3 дугаар бүлгийн 10-11-р ишлэлийг уншицгаая. Ингэхдээ би түүнийг болон түүний амлалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн түүний үхэлтэй адилхан болгогдож, үхэгцдээс амьлуулагдахад хүрмээр байна.
In the Bible, Paul says, I decided I wanted to know Christ and the power of his resurrection. Тэгэхээр Библийн ном дээр Паул хэлэхдээ Есүс Христийн үхэлтэй холбогдож түүний дахин амьлуулалтын хүчийг авмаар байна гэж хэлсэн байна. And through trust have the goodness of God. Энэ бүхэн нь Бурханд итгэсэн итгэлээр ирнэ гэдгийг Паул хэлжээ. In the end, the most essential thing is knowing God. Тэгэхээр энэ бүхний эцэст үгнэн хэлэхэд бидний амьдралын нэн тэргүүний чухал зүйл маань Бурханд итгэх юм. This was brought to me in a very powerful way earlier this year. Тэгэхээр энэ зүйл маань өнгөрсөн оны ихээр надад бууж ирсэн. We returned from attending Mission Institute in Mexico. Ингээд Мексикт байдаг бас манай тийм шашны сургуулиас бид нар буцаж явлаа. Мексикээс буцаж явж байлаа. And we returned to Australia and there was a very unfortunate letter in the mail. Ингээд яг Мексикээс Австрали руу буцахад нэгэн тийм сонин захиа хүлээж авсан. This letter told us that the government had changed the rules quite a while ago. We don't know when, about ministers and receiving money for having children and things like that. Тэгэхээр засгийн газраас бас нэгэн өөрчлөлт нэгэн тийм тодорхой нэгэн бодлого дээр өөрчлөлт гаргасан байна. Тэр энэ юу вэ гэвэл сүмийн үйлчлэлийн ажил хийдэг, сүмд ажилладаг ажилчид буюу сүмийн үйлчлэлийн ажилтнууд ялангуяа хүүхдэд сүмийн үйлчлэлийн ажилтнуудтай холбоотой нэгэн өөрчлөлт гарсан тухай захидал байсан. We actually received this letter from the conference, from the church office. Тэгээ энэ хүү захиаг бид нар сүмийнхаа чуулганаас хүлээж авсан. And unfortunately, the government, what they do is they'll often change the rules, but they won't tell you about the change. Тэгэхээр дүрмд заалтанд өөрчлөлт орлоо гэдгийг засгийн газраас бидэнд мэдэгдсэн боловч яг ямар заалтанд нь яг ямар өөрчлөлт орсныг дурдааг байсан. And when you find out maybe years later, they will say, well, you should have known, pay back the money. Тэгээд дараа нь нэлээд жил өнгөрсний дараа ч юм уу хэсэг хугацааны дараа та нарт бид нэр мэдэгдсэн ийм өөрчлөлт орсон байсан. Одоо та нар төлбөр төлөх ёстой гэдэг тийм. So we were facing a very, very difficult financial situation. Ингээд энэхүү эхлээд тодорхойгүй байсан энэхүү өөрчлөлтөөс болж манай гэр бүл нэлээд тийм эдийн засгийн хувьд бол нэлээд тийм хүнд байдалд орсон юм аа. We potentially owed the government thousands of dollars. Тэгээд засгийн газарт илүү долларын өртөө болсон. Money which we had already happily spent. Тэгтэл тэр мөнгийг бид аль хэдийн үрээд хэрэгжилчихсэн байсан. And also a cut in future payments as well. Тэгээ дараа нь дахиад байх ёстой тэрхүү төлбөрүүд ч гэсэн ингээ хаагдсан байсан. Okay, and this was quite a crisis. Тэгээ энэ маань бидний хувьд бол үнэхээр нэг хямралын байдлыг авчирсан юм аа. And I was very, very worried. Ингээд бид нар бүгдээрээ санаа зовж эхэллээ. And during that time, I was very desperate and I prayed to God. Тэгээ энэ цаг үе бол үнэхээр хүнд хэцүү тийм үе байсан. Тэгээ бид Бурханд хандан залбирч байлаа. Yeah, because we were going to Mongolia and we had to get everything fixed up before we left. Энэ явдал маань 2006 оны ихээр болсон гэж би ярьж байсан. Тэгэхээр энэ үед бид нар Монгол руу явах тухай төлөвлөчөөд Монгол явнаа гэдээ бэлтгэж байсан. Okay, if we didn't fix things properly, they could stop us from leaving the country. Тэгээд энэ асуудлыг шийдэж цэгцлэхгүй бол манай улсаас манай гэр бүлийг гаргахгүй төрөх гээд байсан. So I was facing a real crisis. Тэгэхээр энэ маань бидний хувьд бол маш хүнд хэцүү зүйл тохиолдож байна гэсэн үг. And I was very desperate. Тэгэхээр энэ маань үнэхээр тийм хэцүү. And I said, I prayed to God, God, I need a word from you at this time. Тэгэхээр энэ хэцүү хүнд цаг үед Бурхан минь ээ таны үг бидэнд хэрэгтэй байна гэж Бурханд хандан залбирч байлаа. And I was so desperate. I said to God, God, I just want to open the Bible, put my finger at a verse, and I want you to speak to me through that. Тэгээ би бүр үнэхээр надад аюу хэцүү байсан учраас би яг тэр үед ингээд Бурханд хандан залбирахдаа Библийн номыг дэлгээд яг тэр Библийн тэр заагдсан ишлэлийг заагаад Бурхан руу хандан өчиг мэдүүлж байгаа юм шиг Бурхантай ярьж байлаа. But I thought it's a stupid thing to do. I should not do this. Ингэж болохгүй гэж би мэдэж байсан.
But I also thought I really need a word from God. Тэгтээ надад Бурханаас үг хэрэгтэй байна. Яг одоо ингээд бүр за яг энэ үг шүү гэд ингээд хуруугаа тавиад ингээд зааж унших тийм үг хэрэгтэй байна гэд би Бурханаас шалж байлаа. So I was desperate. I thought, I've just got to do it. And if God has some stupid verse about, circumcising or whatever, okay, I'll just have to wear it. Тэгэхээр заримдаа ингээд нэг үл ойлгогдох зарим нэгэн ишлүүд байдаг. Нэг хөвч хөндөг ёслын талаарх ч юм уу те. Тийм юун дээр миний хуруу ингээд заагдчих юм бол би бас ойлгохгүй болно шүү дээ юу хэлэх гээд байгааг нь тийм ээ. Okay, and if it's the genealogies from Abraham to Moses, okay, whatever. Тэгээд юу ч хийж болно те. Тэгтэл бас ийм байж болно нэг Авраамын ургийн бичиг ч юм уу те. Авраамаас одоо хин хүртлэх удмынх нь ингээд бичиг заагдсан ишлэлж таарчиж болно шүү дээ те. So I was very confused and very desperate. Тэгэхээр нэлээд тийм толгоо иргмээр тэгсээр айгуу тийм хүнд байдалд орчод байж байлаа. And so I just closed my eyes. За ингээд нүдээ анлаа би. I opened the Bible. За ингээд Библийн номоо нээлээ. I went boom. Тэгээд яасан хуруугаараа нөгөө шууд нэг газар дэлгээл хуруугаараа заачихсан. And then I opened my eyes to see what God was going to tell me. Бурхан надад юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэдгийг одоо би мэдэх гээд түрүүн та нарт ярьж байсан. Хуруугаараа заасан ишлэлээ уншихаар нүдээ нээлээ. I'll share the text with you. За ингээд тэр ишлэлийг та бүхэнд хэлье. It was in Matthew chapter 16. Матай 16 дугаар бүлэг. It was verse 16. 16-гийн 16. This is the text. Simon, could you read it? 16. Симон Петр та бол Христ амьд Бурхны хүү мөн гэв. And it still didn't make a whole lot of sense. I read the verses around it. Тэгээд би зөвхөн яг энэ 16 дугаар ишлэлээ уншаад зогсохгүй түүний хойнох өмнөх ишлэлүүдийг нь бас давхар уншлаа. I read verses 13 to 20. 13-аас 20 хүртэл уншсан. Could you please read those, please? 13-аас 20-ыг уншия. Есүс Цезар Филиппийн нутагт очих үедээ шав нараасаа хүмүүс хүний хүү хэн гэж ярьж байна гэж асуув. Тэгэхэд нь тэд зарим нь баптизм хүртээгч Иохан, зарим нь Илия, харин зарим нь Иремая, эсвэл иш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд тэрээр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд Симон Петр та бол Христ амьд Бурхны хүү мөн гэв. Есүс түүнд хариулна. Бариана Симона чи ерөөлтэй яа. Учир нь үүнийг чамд мах цус нь биш харин Тэнгэр дэх миний эцэг илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хатан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юугч холбоно, тэр нь Тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна, тэр нь Тэнгэр тайлагдах болно гэлээ. Тэгээд тэр өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг нь шав нартаа анхааруулав. When I finished reading, God spoke to me. Ингээд энэ хэсгийг уншиж дууссаны дараа Now, it wasn't an audible voice or anything like that. He spoke to me in my heart. Бурхан өөрийнхөө үгээр мэдээж надтай яриаггүй. Гэхдээ миний зүрх сэтгэлд минь Бурхан өөрийнхөө үгийг илгээсэн юм аа. And this is the message he told me. Тэгэхээр энэ л мэдээг Бурхан бидэнд өгсөн. He said, Paul, you have forgotten who I am. Тэгэхээр ямар энэ зүйлийг унсны дараа Бурханы надад өгсөн мэдээ маань энэ байсан. Пола чи намайг хэн гэдгийг мартсан байна шүү гэдэг л сануулгыг өгсөн юм аа. You have forgotten. You follow Jesus Christ, the Son of the living God. Чи амьд Бурханы хүү Есүс Христийг дагдаг гэдгээ мартсан байна гэсэн. You are a pastor. You must trust in me and who I am. Чи бол пастор хүн, сүмийн сургаал номлогч хүн. Чи намайг агуу хүчтэй Бурхан гэдгийг мартсан байна гэсэн. So do not forget this. Үүнийг хизээч битгий мартаарай гэж хэлсэн юм. And I felt a little bit ashamed of myself at that time. Тэгээд энэ үед яг ингэж унсныхаа дараа, ингэж бодсныхаа дараа би өөрөөсөө ичсэн. I was looking for some sort of promise that everything will be all right, all the money situation will be all sorted out. That's what I was looking for. Тэгэхээр бүх асуудлууд шийдэгдэнэ. Мөнгө төгрөгтэй холбоотой, энэхүү эдийн засгийн холбоотой асуудлууд ч гэсэн шийдэгдэнэ. Үүнийг Бурхан шийдэж чадна гэдгийг би тэр мөчид мартсан байсан юм аа. And instead, God revealed who He was, the living God. Тэгээд тэр үед яасан Бурхан өөрөө хэн бэ? Амьд Бурхан өөрийгөө надад харуулсан юм аа. Instead of giving me something, He showed me Himself. Бурхан ямар нэгэн зүйл надад үзүүлэхийн оронд өөрийнхөө оршин байгааг надад мэдрүүлсэн юм аа.
Okay? And so from now on, or from then on, I always remember I am serving the living God. Тэгэхээр тэр цаг мөчөөс хойш одоо ч гэсэн би амьд бурхны төлөө үйлчилдэг, амьд бурхны төлөө ажилдаг юм гэдгээ үргэлж санаж авдаг. And in many of our problems, that's all we need to know, that we serve the living God. Тэгэхээр бидний өмнө янз бүрийн бэрхшээл зовлон, янз бүрийн асуудал гардаг. Тэгвэл энэ үед та бид бүгдээрээ амьд бурханд үйлчилдэг юм шүү гэдгээ үргэлж санаж байх учиртай. And so I prayed and I had to confess my sin of not trusting God. Тэгээд дээш түүнийг унсныхаа дараа би бурханд итгээгүйхээ төлөө өөрийнхөө гим нүглийг ойлгож бурханд хандан залбирсан юм аа. And with that, I had peace in my heart. I didn't know the answer. I didn't know how things would work out, but I had peace in my heart that I served and followed the living God. Ямар ч чадхай энэхүү санхүүтэй холбоотой асуудал хэрхэн яаж шийдэгдэхийг би мэдэхгүй. Тэгэхдээ миний зүрх сэтгэл дотор бурханд хандан залбирсны дараа асар тийм сайхан амар тайван орж ирсэн. Тэрхүү амьд бурханд үйлчлдэг учраас бурхан миний зүрх сэтгэл амар тайвныг бас илгээсэн юм аа. Миний санаа зовх асуудал бол энэ биш байсан. Okay. And in the end, we were able to work things out with the government without having to have big repayments or any repayments. Ингээд түүнээс хойш хэсэг хугацааны дараа яг засгийн газарт өгөх ёстой байсан тэр мөнгөний асуудлыг ямар нэгэн байдлаар бид шийдэж чадсан юм аа. Okay, our future payments, yes, they were all cut, but anyway, that was the rules. Тэр шинэ гарсан дүрмийн улмаас дараа олгогдох байсан тэрхүү одоо мөнгөнд тэтгэмжүүд нь таслагдчих зогссон ч гэсэн өмнө нь одоо байсан тэрхүү тооцооны асуудлыг цэгцэлж чадсандаа бид тайвширсан. But in the whole thing, the real blessing was realizing again, as I'd forgotten or not really fully realized, we follow the living God. That was the best thing I learned. Тэгэхээр үүнээс суралцсан хамгийн чухал зүйл маань яг энэхүү тохиолдсон хэцүү асуудал дээрээс миний сурсан хамгийн гол зүйл маань би жинхэнэ амьд бурханд, агуу хүчтэй бурханд үйлчилдэг юм аа. Тэр надтай хамт байгаа юм аа гэдэг зүйлийг л би бурханд итгэлтэй байх учиртай юм аа. Харин би заримдаа итгэлгүй хандсан байсан юм байна гэдгийг л ойлгож авсан. Хамгийн гол нь амьд бурханд би үйлчилдэг юм аа. Okay, sometimes we get caught up in doing things for God, but forgetting to just rest in God. Заримдаа бид нар бурханы төлөө ажиллаад байдаг, үйлчлээл байдаг. Тэгэхдээ бид нар бурхан дотор амар тайвныг авах гэдэг талыг орхигдуулчаад байх тохиолдол олон байдаг. Maybe there are some people today, maybe some of you are in a similar situation. Тэгэхээр та нарын донд ч гэсэн одоо надад тохиолдсонтай адил төстөө тийм хүн хэцүү байдалд орсон хүн сууж байж болох юм аа. Maybe some of you have lost sight and lost direction as to who Jesus is. Магадгүй та нарын донд сууж байгаа хүмүүсийн дотор Есүс Христ гэж хэн юм бэ? Эсвэл бол Есүс Христ рүү харж байгаа тэрхүү харцаа алдаад төөрцөн явж байгаа хүн ч бас байж болох юм. Maybe some of you are doing good things trying to impress God so that he will accept you. Та зөвхөн бурханд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, бурханы тааллыг олохын тулд та өөрийн хүчээр зөвхөн өөрийнхөө хүчээр сайн зүйлийг хийгээд яваад байж бас болох юм. I want to point you to Jesus, the crucified Jesus. Тэгвэл би та бүхнийг загалмаа дээр цовдлогдсон Есүс Христэд хараага чиглүүлнэ гэж хүсмээр байна. Okay, I want to point you to Jesus, the Son of the living God. Амьд бурхны хүү Есүс дээр анхаарлаа хандуулна гэж хүсмээр байна. Just like to look up one last text to close, John 17:3. Йохан 17-гийн 3 дугаар ишлэлийг уншаад өнөөдрийнхөө сургаал номлолыг хаяа. John 17:3. Йохан 17-гийн 3. 165 дугаар хуудсан дээр байна. I'm going to read it in English as well. I love this text. You first. Yes. Okay. John 17:3. Now this is eternal life, that they may know you, the only true God, and Jesus Christ, whom you have sent. За Йохан 17-гийн 3 дугаар ишлэлийг уншия. Энэ миний хамгийн дуртай ишлүүдийн нэг. Цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн.
Our passage in Philippians told us, don't have trust in the things that you do. Тэгэхээр Филиппийн номон дээр бидний уншсан ишлүүд маань энэ дэлхийгээс ирдэг зүйлд итгэл найдвараа битгий тавиа гэж бидэнд хэлсэн. Instead, Харин put your trust in the living God. өөрийн итгэлээ амьд бурханд хандуулаарай гэж бидэнд хэлсэн юм аа. Amen. Амен.